Хоёрдугаар бүлэг. Анхны алхам. Хоёр ахуй Вильямс нарын харж байсан цонхон эрт цагаас эхлээд Норвуд, Энерли, Форест Гиллиам хэмээх үзэсгэлэнт газруудын хооронд орсоор иржээ. Олон жилийн өмнө энэхүү талбай хотын захиж орж байгаагүй төдийгүй нийслэл чиндээс хамаагүй холбоо шоргоосны үр хэмээн нэрийддгээс энэхүү газар хөгшин ноён Вильямс амьдарч тэгээ зогсохгүй ойр хавийн талбай түүний мэдэлд байжээ. Өнгөрсөн зууны ихэнх үед энэ тосгонд бараг байшин байгаагүй бөгөөд зөвхөн уул толгодын өндөрт байрлаж байдаг 6-7 байшин л сүндэрлэж байжээ. Хойд зүгээс салхи хүлээхэд арс хол том хотын нүргэлэх чимээ сонсогдно. Тэгээд тэнгэрийн заг дээш хөөрөх хар утаа суунаглаж байлаа. Гэвч цаг хугацаа улиран одож хотоос олгүй чулуун байшин барьж эхэлсэн ба жижигхэн хуучны байшингуудыг эдгээр чулуун барилга хүрээлэн авч орчны байшин түрэгдэн алга болжээ. Хөгшин ноён Вильямс өөрийн талбайгаас барилгачдад шат дараалан зарж харин мөнөөх барилгачид нь хотоос зайдуу байшин борлуулсаар хамаагүй их хөрөнгө олж авна. Эдгээр байшин хагас дугуй хэлбэртэй байрлалд барьсан бөгөөд тийш 3 зам чиглэнэ. Түүний байшин бүр мөсөн бүчээд авахаас өмнө аав нь насварсан бөгөөд одоогийн шоргоосны үр түүний огтод шилжсэн байна. Тэд тоосхны хамгийн сүүлчийн барилга байшин устж өгөө болж байгааг харах тавилантай байсан юм. Эгч дүүсийн мэдэлд байсан хамгийн сүүлийн талбай цонхноос нь харагд бөгөөд их удаан хугацаанд салахыг хүсээгүй юм. Гэвч их удаан гуйлгуулсны үр дүнд харамсан байдалтай зарахыг зөвшөөрчээ. Тэдний чимээ энерги болон томд зам тавьж энэ газар шинэ Эрмитаж гэдэг нэртэй болон хувирсан юм. Тэрхүү замын эсрэг талд нь нэлээд том хэмжээний 3 байшин барьж эхэлсэн нь тэр билээ. Жижигхэн биетэй даруухан хөгшчүүл байшингийн хан туурга улам бүр дээш сүндэрлэж байгааг хараад ихэд гутран ямар гээц зочид тэнд нь хүрэлцэн ирэх бол гэж бодол давтан суудаг байжээ. Эцсийн эцэст бүх барилгууд дууслаа. Модон тагт хийж, өндөр шовх дээвэр хийж, сонины үгээр хэлэх юм бол энд түрээсэлдэг их тохилог Швейрийн эдлэн газар дээрх байшингийн загвараар баригдсан юм. Эдгээр байшин нь 16 өрөөтэй, хонгил гэж байхгүй, цахилгаан хонхтой, халуун хүйтэн устай, бас тэгээд орчин үеийн бүх зүйл багтсан энд мөн теннис тоглох жижигхэн талбайтай байлаа. Эдгээр байшин жилд 100 фунтээр түрээслүүлэх авч 1500 фунтээр борлогдож байлаа. Нэгдүгээр байшин түрээслэх эсвэл зарах тухай зардал гарснаас хойш ийшээ адмирал Гэй Денвер орж ирнэ гэдэг нь тодорхой болсон юм. Тэрээр Виктория хатан хааны болон Банигийн нэрэмжит одонгуудтай хүн ба хатагтай Гэй Денвер ба тэдний цорын ганц хүүтэй нүүн ирэх байлаа. Энэ мэдээ эгчдүү Вильямс нарыг тайвшруулсан байна. Тэдний амар амгалан байдлыг ямар нэгэн залуус эсвэл байнгын хэрүүл уруултай байдаг гэрүүл эвдэнэ гэж ихэд айдаг байлаа. Тэгээд ийм гэр бүлийн гишүүд заавал хашгирч эсвэл дуулж хуурдах болно гэж тэд итгэж байсан юм. Ядаж эдгээр хүмүүс дажгүй хүмүүс шиг байлаа. Манай эртний зүтгэлтнүүд номноос мэдээлэл авмагцсан эгч дүүс адмирал Кей Денвер нь гавьяатай хүн бөгөөд Боомар зүүндэд алд хашиж эхэлсэн Александрид актим дүүргсэн. Тэгээд түүний насны хүн тэр бүр дохиогоод байхгүйгээр гавьяатан болсон байлаа. Энэ хүн Таку бомб руу дайрсан, Шенон хөлөг дээр алба хашиж байсан, Занзибар руу дайрсан гэх мэтээр түүний гавьяаг магтаагүй үйлдэл гэж бараг үгүй байсан юм. Виктория хатан хааны загалмай болон Альбертийн медаль зэргийг хүний амь нас аварсны төлөө авсан нь инх тайван тогтсон энэ цагт хүртэл ихээхэн баатарлаг хүн гэдгийг гэрч болж байсан юм. Ийм хөршүүдийг олоход тун хэцүү бөгөөд байшинг борлуулж байсан хүмүүсийн хэлснээр түүнийхөө Гэролд Денвер нь их тайван залуу ба өглөөнөөс орой болтол бирж дээр ажиллаад тун завгүй байдаг нэгэн юм. Денверийн гэр бүлийнхэн дөнгөж нүгэж ормогц 2 дугаар байшингаас зарлалыг мөн хуулж авсан ба хатагтай нар мөн сэтгэл хангалуун байлаа. Эмч Балтазар Уокер нь анагаах ухааны салбарт алдарцуутай нэгэн билээ. Түүний албан тушаал гишүүнээр нь ажиллаж байсан 3 нийгэмлэгүүд түүний бүтээлүүдийн урт дараалал үе мөчнөөс үүдэлтэй чихрийн шижин өвчин гэсэн өгүүлэлээс эхэлж анагаах ухааны чиглүүлэгч номны нэлээд олон хуудсыг эзэлж байсан юм. Ямар нэгэн эрдэм шинжилгээний байгууллагын ерөнхийлөгч болж баронет цол хүргэн авснаар түүний амжилттай үйл ажиллагаа дуусах байсан биз. Гэвч түүнд дэмжлүүлж байсан нэгэн үйлчлүүлэгч нь талархлын илэрхийлэл болгон нэлээд хэмжээний хөрөнгө өвлүүлсэн учраас түүний амьдрал нэлээд хангалуун болж чөлөөт цагаа эрдэм шинжилгээний судалгаа хийхэд зориулах бүхэл боломжийг хангаж өгсөн байлаа. Түүний хувьд эмчилгээ хийх болон мөнгөний тооцоотой ажиллах зэрэг нь хамгийн боломжгүй зүйл юм. Тиймээс тэрээр Weymouth Street дэх байшингаа орхиж өөрөө нүүн шилжиж бас тэгээд зогсохгүй бүхэл багаж зэвсэг болон 2 хөөрхөн огтой илүү тайван газар болох Норвуд руу шилжүүлжээ. Ийм байдлаар зөвхөн хамгийн сүүлчийн байшин үлдсэн бөгөөд хизээч нөхөрт гарч байгаагүй 2 хөвшин ихээхэн сонирд зан төдлөгдөө зогсохгүй айцтайгаар шинэ оршин суугчид хэрхэн нүүж ирж байгааг харан байлаа. 2 хүн буюу бэлэвсэн хатагтай Westmacott болон түүний үеэл дүү Charles Westmacott нараас энэ гэр бүл бүрдэж байгаа гэдгийг байшинг түрээслүүлэгчдээс тэр хоёр аль хэдийнэ мэдэж авчээ.
Тэд нэлээд сайн гарал үүсэлтэй бололтой. Эрмитажийн оршин суугчдын дунд хагарал анцхан үүсэн бий болох аимшигт хэрэг тун удахгүй болно гэж яахан төсөөлөх вүлээ. Хоёр хөгшин эмэгтэй өөрсдийн талбайгаа зарсандаа бас дахин харамсаж эхэлжээ. Моника тэд их сонин хүмүүс боловч гэж сайн уу зуурт Берта онцолсон юм. Бусдын нэгэн адил бид тэдэнтэй их ээлдэг байх хэрэгтэй болов? Мэдээж хэрэг гэж дүүн зөвшөөрлөв. Бид хатагтай гей дэнер болон хоёр авхаа Walker нар дээр айлчиж очиж байсан. Тиймээс бид тэр хатагтай West Market дээр бас очих ёстой юм шиг санагдаж байна. Тийм ээ хонгор минь. Тэд манай газар дээр амьдарч байгаа юм чинь. Тэд манай зочд гэж хэлж болно. Тиймээс шинэ байшинд орсонд нь баяр хүрэх хэрэгтэй. Тэгвэл маргааш ихэд тийшээ явъя гэж Берта эрс шийдэмгий байдалтай хэлв. Тийм ээ хонгор минь явна. Гэхдээ энэ бүхнээс би аль болох түргэн салмаар байна. Маргааш өдөр нь үдээс хойш буюу 4 цагийн орчимд хоёр хөвшин эмэгтэй их илгэсэг эзэгтэй нар мэт шинээр ирсэн айл руу явлаа. Хизээч үрчийдгүй шарчинсан хар торгон даашинц дээр шилэн чимэг хатгаж ойсон цам цөмсөд хар малгай доороос нь унжих буурал үсээ унжуулсаар тэд эртний ямар нэгэн зураг дээрээс буулгаад амилчихсан юм болов уу гэмээр харагдах. Өөр нэгэн зуунд гараад ирсэн мэт харагдах нь үнэхээр содон. Сониус зам болон айдастай холилдсон байдалтай тэд 3 дугаар байшингийн хаалгыг зохиход тэр даруйдаа улбар шар үстэй нэгэн хүү үүдийг нээлээ. Хатагтай West Market гэрте байгаа гэдгийг хүү хэлээд хаврын сайхан өдөр хэддийч зочны өрөөнд гал дүрлэлсэн буй өрөө рүү орууллаа. Хүү тэдний нэрсийн хуудсыг аваад гинэт чанга хашгирч хөшгөний цаана байх нэгэн зүйлийг өшгөцсөнд хоёр хөгшин ихэд зочжээ. Бульдог үйлдвэрийн нохоо хөшгөний цаанаас гарч ирснээр нөгөө хөрөө гүн очлоо. Тэрээр Элиза руу дайрах гэж байгаа юм хэмээн ихэд нууцлаг байдлаар хүү хэлв. Эднэр сайн үзэлцгэж гэж эзэн хэлдэг. Хүү хар хувцастай хоёр хөгшөд рүү харан инээмсэглснээ эцэгтэй харлаа. Тэр сая юу гэж хэлсэн бэ гэж амсгаадан Берта асуулаа. Нэг л юм. Бурхан минь Берта, бурхан минь туслаач. Айсан нүдэ анивчулсан хоёр хөгшин хөлөөрөө буудан дээр гарснаа гэр дүүрэн чарлаж эхэлжээ. Галын дэргэд байх том сакс дотроос ром хэлбэртэй том зэвүү өргөм ногоо нүдтэй толгой цохиулаа. Тэгээд улам бүр дээшээ босч ирэхдээ тал тишээ туйлзаж байхаагаад хайсаар бүрхэгдсэн би фут орчин босч ирсэн юм. Тэр могооны толгой айжмаар эргэлдэхдээ дээш улам бүр өргөгдөж хажуу тийш хэлбэх бүрид буудан дээрээс айсан хашгирааныг сонсогдно. Энд юу болоод байна гэж гинэт ихэд шийдэмгий дуу сонсогдлоо. Үүдэнд энэ гэрийн эцэгтэй зогсож байна. Улаан хилэнгээр бүрсэн буудан дээр үл мэдвэт хоёр хатагтай зогсоод байдаг чангаараа орилж байгааг тэрээр юуны өмнө олж харлаа. Гэхдээ гал руу хармагцаа чухам юу болоод байгааг хоёр хатагтай юунаас болж тэгтлээ айсныг ойлгоод хөхөрч эхлэв. Чарли гэж тэрээр чанга дугаар дуудлаа. Элиза дахиад сахилгагүйд ч эхэллээ. Би түүнийг номготгоно гэж эрэгтэй хүний дуугаар магцаа. Өрөөнд том алхасаар залуу орж ирв. Тэрээр бор өнгөтэй даавн бүтээлэг барьсан байхагаад саксыг нөмөрч орхиод чанга ихчээр нь уяагаар хүлж орхилоо. Харин залуугүй ээлэгч нь буудан дээр гүйцснээ 9 зочдыг тайвшруулж эхлэв. Энэ бол ердөөл уулын могоо гэж тэрээр тайлбарлав. Берта, Моника хэмээн арай хийж амьсгай даран айсандаа хувай цаасаа хатагтай нар дуу алдаж байлаа. Тэрээр өндгөө дарж байгаа. Тиймээс бид гал ноцоодаг юм. Элизад дулаан байх нь хэрэгтэй. Их сайхан томоотой амт шүү. Гэхдээ тэрээр өндгийг нь булаан авах гэж байна хэмээн бодсон биз. Гэхдээ та нарыг л хүрээгүй байх гэж бодож байна. Эндээс явъя Берта гэж Моника зэвэрхснээ огтхон шнуулган Моника хэлв. Хаашаач явахгүй харин өөр өрөөрөө шилжих болно гэж ямар нэгэн татгалцгийг дэвчихгүй байх байдалтай хатагтай West Market хэлв. Ийшээ орцгоо энд тийм ч халуун биш. Тэрээр төрүүлийн явахдаа их сайхан тавилга бүхий номын сан дагуулan орж ирсэн ба. Хан дагуу номтой шүгэ өрөөстэй байхаагаад харин дөрөвт ханы дагуу төрөл бүрийн цаас эрдэм шинжилгээний багж бүхий шар ширээ тавьсан харагдана. Энд суугаараа та энд, харин та энд. За ингээд боллоо. Харин одоо та нарын хэн нь Авхай Уильямс, харин хэн нь Берта Уильямс гэдгийг хэлээч. Би Авхай Уильямс гэж Моника хэлэхдээ бас нэг айц төрүүлсэн зүйлс харах юм. Эргэн тойрноо ажиллаа. Та нар замын эсрэг талын жижигхэн байранд амьдардаг байхаа. Та нарын зүгээс маш илтгэн байна. Бид их сайн найзууд болчихсон гэж хэлж чадахгүй ч сайхан сэтгэл гаргасанд чинь талархаж байна. Бид ямар нэгэн байдлаар тус үзүүлж чадах болов уу гэж бодсон юм гэж Берта даруухан байдлаар хэлв. Энд гэртээ байгаа юм шиг л байхад бид туслах болно. Та бүхэнд үнэхээр талархаж байна. Гэхдээ үннийг хэлэхэд би олон газараар айл сурчсан учраас хаа очин тэндээ гэртээ байгаа юм шиг л байдаг. Би саяхан Маркизийн арлуудаас ирж ирсэн их сайхан аялал шүү. Тэндээс би Элизаг авчирсан юм. Ямар нэгэн байдлаар Маркизийн арлууд бусад орнуудаас хөгжлөөр давуу байна гэж хэлж болно. Та чи юу ярина вэ хэмээн Авхай Уильямс нар дугаалдлаа. Юугаараа тэр вүлээ? Жишээ нь хүйсийн хоорондын харилцаа. Энтхийн оршин суугчид агай зорилгыг биелүүлж чадсан ба газар зүйн хувьд нэлээд тусгаарлагтай арга юм. Гэтэл тэд өөрсдөө тийм шийдэлд хэний тусламжгүй хүрч чадсан байгаа юм да. Эмэгтэйчүүдийн байр байдал хаас айгүй байх ёстой тийм л хэмжээнд байна. Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адил эрхэтэлдэг. Чарльз наашаа орж ирээд энд суугаач. Элиза сахилгагүйтэйг үздэй. Үгүй эгчээ. Энэ манай хуршууд болох Авхай Уильямс нар. Тэд лав Портер уухыг хүсэх биз. Чи 2 шилийг авчир гэж тушаагаач Чарльз. Үгүй таалархаж байна. Бид Портер уухгүй гэж нэлээд шийдэн байлаа хоёрч очиж хэлв. Өөдгөө гинэ харамсалтай байна. Би та нарт өөр зүйл санал болгож чадахгүй нэ. Хүчин чадлыг тэтгэж байдаг ундаа уух эрхийг зөвхөн эрчүүдэд зөвшөөрсөн байдаг нь эмэгтэй хүний байдлыг бий болгож байна хэмээн би бодож байгаа юм.
Хадагта Вестмакот шалан дээр өвтөж байх 15 хүнд гэрийг шалан дээрээс өргөд ямар ч хүчин чармайлт гаргуулгүй толгой дээрээ өргөлөө. Порт руу уух юм бол яаж болдгийг харж байгаа үсттэй гэж тэрээр хэлв. Эмэгтэй хүнд өөрийн гэсэн онцгой эрх байдаг гэж бодож байгаа хэрэг үү? Хадагта Вестмакот хэмээн ихэд зөөлхөн байдлаар Авхай Вильямс нарын хамгийн ахмад нь хэлв. Гэрийн эцэгтэй шалан дээр туухайг аялаа. Хуучин дөө гэж тэрээр дүү халдлаа. Энэ бүхэн утгагүй. Та нарын хилээд байгаа үүрэг тэгээд юу байх вүлээ? Түүнийг номогдохож доромжилж сэтгэлийг нь боон дарагдуулж байдаг бүх зүйл хамааралтай. Тэгээд ийм зүйлийг бид жигших шаардлагатай гэтэл зарим ажил хийсний төлөө эмэгтэй хүн маш муу цалин авдаг. Үүнд л эмэгтэй хүний үүрэг оршино. Хэн тэгж тэдний эрхийг хязгаарласан юм бэ? Түүний үйл ажиллагааны хүрээг хэн тэгж хязгаарлав? Тохиолдол уу, байгаль уу? Үгүй. Түүний хамгийн сайн дайсан бол эрчүүд. Игч та чи юун тухай яриад байна гэж эцэгтэй дүү хэлв. Тийм ээ, тэр бол эрчүүд. Чарльз, тэр бол чи болон чамтай төстэй хүмүүс. Эмэгтэй хүн гэдэг бол эрчүүдийн амиа хичээсэн байдлын илрэл болсон гайхамшигтай хөшөө бол эмэгтэй хүн гэж би хэлмээр байна. Та нарын магтаад байдаг тэр рицер гэдэг сайхан үгс ямар ч утгагүй хэллэг чи юу юм бэ? Эрчүүдийг сорж эхлэмээс тэр бүхэн хаашаа галуугалдаг юм бол? Үгэн дээрээ тэр эмэгтэй хүнд туслахын тулд бүхний хийхэд бэлэн байдаг. Тийм ээ тийм. Гэхдээ түүний баталгаа нь халаастай холбоотой болж эхэлсэн мэт юу ч биш болдгоо гэж юу? Нөгөө рицер хаашаа алга болчих вэ? Эмэгтэй хүн ямар нэгэн албан тушаал хашиж эхлийг эрчүүд зөвшөөрнө гэж юу? Шүүхүүд өмгөөлөгч болох эрхийг өмгөөлөгч нар олгоно гэж юу? Сүм төртөл лам нар түүнийг төвчнө гэж юу? Тиймээс та нар өөрсдийн игнийг чангатгаад эмэгтэй хүнд өөрсдийнх нь үргийг орхих. Онцгой үүрэг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн багахан цалин авчгаад талархаж байх ёстой байхад хоолой булаацалдаг гахаа хаятай эрчүүд алцуулж байдаг. Тиймээс эрчүүд ийм байдлаар эмэгтэй хүний үргийг ойлгодог. Тийм ээ. Чарльз энд сууж болно. Гэхдээ би үннийг хэлж байна гэдгийг чи сайн мэдэж байгаа. Ийм их үгийг сонссон зочид нилээд айсан хэдийч эрч хүчтэй, их хэмсэх хохирогч, өөрийгөө зөвтгөх гэж оролдох том биетэй дарангуйлагчийн сүрэгт хамааралтай эрийг хараад тэд инээмсэглээ барьж дийлсэнгүй. Гэтэл мөнөөхөр нь бүх эрчүүдийн талаарх нүглийг гайхалтай томоотой сонсон сууж байлаа. Эмэгтэй шүдэн заргаж ирээд хайрцагны татварнаас папирос гаргасан утааг сорж эхлэв. Хэрэв бохиндож эхлэх юм бол баг зэрэг тайвшруулдаг гэж би үздэг гэж тэрээр тайлбарлав. Харин та нарын татдгүй үсттэй. Тэгвэл та нарын жирийн хүнд ногдсон хамгийн гүмгүү таашаалын талаар юу ч мэдэхгүй юм байна. Авхай Вильямс хар торгон ганцлаа заслаа. Энд чинь их таашаал гэж тэрээр өөрийгөө зөвтгөхөд хэлв. Гэхдээ бид чи орчин үеийн хүмүүс биш учраас ийм зүйлийг зөвшөөрч чадахгүй юм. Мэдээж хэрэг та нар чадахгүй. Хэрэг та нар папирос татах юм бол би чинь муудах биз. Тийм ээ, та нар манай нийгэмлэгийн хуралд ирэх биз гэж би бодож байна. Та нар таслуур хөргөж өг гэж би их тушаана. Танаа нийгэмлэг гинэ одоохондоо бүрэн бүрлдэж чадаагүй байна. Гэхдээ би цагийг хоосон алдаагүй ба хороог байгуулж эхлээд байна. Хаанч амьдарч байлаа гэсэн би эргэтгэж байдлын талаарх нийгэмлэгийн салбарыг байгуулдаг. Жишээ нь Энерлийн хадагтай Эндерсон маш орчин үеийн эмэгтэй ба эхлэлийг нь би тавьчихлаа. Хэрэг бид эсэргүүцэж эхлэх юм бол бидний хэрэг зохион байгуулалттай болно. Авхай Вильямс, тиймээс бид эрчүүдийн бие тоосон байдалтай тэмцэж өөрсдийн эрхийг хамгаалах боломжтой. Та нар явах гэж байна уу? Тийм ээ, бид явах хэрэгтэй. 2-3 айлаар бас орно гэж том ихч хэлв. Та нар биднийг өөшлөнө гэж бодож байна. Норвуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна. Би хаанч амьдарч байсан тэр газар тэмцлийн талбар болдог гэж хадагта Вестмакот хариулахдаа эхлээд нэгнийх нь дараа нь нөгөө дүүгийнх нь гарыг чанга атгахад нарийнхан хурун шажигнаж сонсогдлоо. Өдөр нь ажиллаж мөн эрүүл мэндэд хэрэгтэй биеийн тамирын дасгал харин оройн Браунингийн уншиж тансаг зүйлийн талаар ярилцсан. Тийм биз дээ Чарльз? Баяртай. Тэрэж очиддоо үүдээ нэхэр явсан ба шар өнгөтэй булдааг үлдрийн гөлөг барьчгаад харин амнаас папиросын цэнхэр утаа суунулж байхыг тэр хоёр эргэх зуртай хаарлаа. Ямар аимшигтай эмэгтэй вэ гэж бэртэ шивнээд тэр хоёр зам дагуу алхлаа. Бурхан минь би түүнээс салж амарлаа. Гэхдээ тэр манай зочлохоор ирнэ гэж дүүн хэлв. Хэрв тэр ирэх юм бол биднийг гэрте алгавна гэж Мартаар хэлүүлэх хэрэгтэй байх.